Хүнд суудаг юм уу эсвэл байдаг юм? Морал хүнд яг байдаг л гэдэг юм л да. Нялх хүүхдийг ингээд багаас нь ингээд ажиглаад хахад морал байна л гэдэг юм л да. Ер нь бол тий яг эхийн гидсэнд байхдаа тэр моралын одоо ген юм уу? Этик. Тий этик тийм одоо удамшил дамжиж очсон байх боломжтой гэдэг л да. Тэгэхээр ер нь бүхэл юм болвол ер нь гаднаас л одоо сурч ижил нийгэмд хэрэгжүүлнэ шүү дээ. Тий гаднаас бид нар юм сурч ижил хөгжнө гэхээс биш. Тийм ээ юм сурахгүй бол одоо тэгэл гаднаас юм сурахгүй бол тэгэл амтналгаараа байж гал өнгөрнө гэсэн үг шүү дээ. Тий амтналг байна гэдэг чинь тэгэл хоол түрүүжээ хэлсэн нөгөө залуучууд байрны юугаа төлөх гээд явж байна. Тэрний төлөө явж байна. Гэр орныхоо байрны төлөө, гэр орныхоо хоолндны төлөө, өөрийнхөө хоолндны төлөө явж байна гэдэг чинь зөвхөн л амтналг хэрэгцээг л хангах гэж байгаа байхгүй юу? Тий Нийгмийн хэрэгцээ биш шүү дээ тэр чинь тийм. нийгэм байдхаа иргэний ч хэрэгцээ биш. Иргэн бол тийм хийж чадахгүй шүү дээ. Иргэн бол зөвхөн одоо өөрийнхөө төлөө үгүйдэж чадахгүй шүү дээ. Нийгмийн төлөө, улс орны төлөө маш их хийх хэрэгтэй шүү дээ. Нөгөө шеэрлэх хэрэгтэй, хуваалцах хэрэгтэй. Мэдснээ хүнд өгөх хэрэгтэй. Тий сурснаа хүнд заах хэрэгтэй. Тий. Тэрс одоо зөвхөн өөрийнхөө гэрээ, өөрийнхөө зөвхөн одоо нэг дөрвөн хамтай байшингийнхаа төлөө тэгэл одоо өөрийгөө ирээдүйн группт орох хүн болгож болохгүй шүү дээ.